Нэг уран аргаар жиу эвг мэхэлсэн нь. Ялгуу 8-ны зэрэгт их л дарагдж, яаран төгөл мөрөндөө буцаж ирэн эцэгтэй золгосонд Хэван хэлгэнэн гашуудан гацалж байтал Даян хааныхын дийлсэн хүчинтэй ялгуугийн хойноос нэхэн ирж Хэван хаав. Хэван их л мэгдэн хэлмэж аргагүй болсон хүү ялгуун. Одоо жамуухаас цэрэг зээлэхэр очихос гэлээ. Солонгоо хэрэггүй жамуухын манд дагсан нь агуу суугтай газар хаагдж шахамдах та хэрэгэлсэн аргаар биз. Үнэхээр дагсан бус одоо мөнхөө бэт улсаас туслахыг гуйхад хүрэхгүй гэж аж охин дүү хоёулаа булаалтахад цэрэгийн хүн иржээ. 8-ны цэрэг хүрээг байлдах нь чухал гэж мэдүүлсэнд Хэван болгуудаг дуудаж чи хаагдсан газрыг нэвтлэн гарч урд өргөн мөрөнд очиж жамуухаас цэрэг гужир хэрвээ эсвэл урхан халдун ууланд очиж тэмүүжнээс туслахыг гуйхтун гэдэл солонгоо. Болохгүй хэрвээ урд өргөн мөрөнд очиод хойно сая бурхан халдунд очивол нэгд өдөр удах бөгөөд хоёрт хэрэг саадна. Миний санаагаар бол ах болгуудаа хоёр хамт гарч хоёр тийш очивол сайн гэлээ. Ялгуу эцэг насчаад чи бас нэлэх би орхиж гараад сэтгэл амрахгүй гэлээ. Солонгоо айгүй та хэрвээ нэвтлэн гарч чадвал надад дайсныг ухуулах арга буй гэд сүлжүүр модны дэргэд ирж өндөр шатаар авирч 8-ны цэргийн юу уншуун зүг. Манай хоёр улс угаас гүн өшөөгөө байтал юунд энэ мэд цохолдуулна. Миний эцэг өтлөв өчүүхэн хилэнгийн учир олон хүнийг алдуулах дургүй. Юу уншуа та төр манда 5 өдрийн чөлөө өгч цэрэгээ хойштат бид альва үлээ багцлж бэлтгээд танаа эзэнд очиж даг сугай гэлээ. Чүсүва эо санвал энэ үг маш зүйтэй тул бяцхан охин чи бүү хуурмаг хэл үнийн болбол харин маш мэдлэлтэй. Хэрвээ 5 өдрийн дотор өөр хувьсэл хулжирган хэрэглэж өдрийг саадуулбал би их зэргийг авч танаа бүрийг гიშгэлэн тэгшилж танаа эцэг хүүтэй цөмийг ална мэдвүү гэд харанг зөхөж зэрэгээ хуран 3 газрын үзүүрт ухарч хүрээлэн буулаа. Тэр шөнө ялгуу болгоодоо хоёр сэм довтолж гараад хоёр тийш зам салж одов. Ялгуу жамуухад золгож цэрэг гуйхуучдыг хэлсэнд жамуух миний догдоохыг хүлээ гэд зочныг өртөөнд буулгалаа. Жамуух олон түшмэдээ цуглуул зөвлөхөд орлуусууны чандган цагаан жин сян эндээс цэрэг хүртэл хэрээд хэрвээ 8-нд татвал бидэнд тусгүй бөгөөд 8 улсад өшөөтэй болно. Хэрвээ цэрэг эсвэгвэл хэрээд гинт дийлдсэнд бас манийг тангаргаасаа няцв гэж саар үгүй бэд улстай нийлж байлдахаар ирнэ. Сонсгуула тэд бас бэд улсаас туслахыг гуйхаар очив гин. Одоо чадвал энд төдгөл зүйлэн саатуулаад туршуулын морь довтлогож бэд улсын байдлыг үзүүлэн ирж жиж тогтоосгоо гэлээ. Жамууха түүний үгийг дагаж энэ өдрөөс маргаашаас нөгөө өдөр гэж ялгууг саатуулан зөвлөнөр хорив. Тэндээс болгоодаа шүн дуусан довтлон дараа өдрийн үдийн хэрд бурхан халдунд хүрч тэмүүжинд залгаж 8 улс хүчрэгтэй эрмшиж манай улсыг эзлэхээр төгөл мөрнийг дүгэргэлэн хаагаад улс автах нь өглөө үдшийн хоронд болжээ. Эзэн өршөөж 4 хөлөгтэй зэрэг өгч өөхөх амийг аврах болов гэсэн тэмүүжин. Чиний эзний итгэмж тогтворгүйг бодвол би үл туслахгүй лээ. Гагц урд үеийн уруу шүд мэд ханлын явснаа огоорч чадахгүй. Ингээд 4 хөлөгтөө нэг түмэн зэрэг өгч Хэванг тэнхрүүл гэж мордууллаа. Мухлаа зэрэг аван гарч 3 хөлгийн зүг. Эрдний үгэнд сүүг самарч буцлагыг зогсоохоос тогооны ёроолын галыг унтраа гэж. Зэрэг хэрэглэх ёс хүний үл сэрэмжлэхээр орно. Эс бэлтгэсэнд байлдана. Одоо чи сиувэ эу
Их зэрэг авсан тул 8 улс хүндий хоосон болжээ. Би түүний улсыг дайлахаар очно гэж цуу тавьбал тэр лав зэрэг авч эргэж ирэхэд сар үгүй цангаа уулаар өнгөрнө. Бид тэнд зэрэг бөгүүлбэл түүнийг сундлан алж бүрнээр олж дийлэх бөгөөд бас түүний ачаа хөсгийг олзлно. Энэ ямар вэ гэсэнд чулуун боорч буурлнараа маш зүгээд чулуун буурал хоёул 2000 зэрэг авч цангаа ууланд бүггээр очлоо. Монгол 6000 зэрэг авч 8 улсад мордов. Боорч 2000 зэрэг авч болгоодаатай төгөл мөрөнд ирлээ. Тэр үед сая 4-р өдрийн үүр цай болсон ажээ. Төдий 5-р өдрийн өглөө боорчин зэрэг зочимтойгоор зохон орсонд QSU EU их хэлгэн. Би Лио сүм алтан гурван их улсад хөндлөн голд байлдаж явтал нэг удаач гинцэнгүүлээ. Одоо хэрээдийн нэг өчүүхэн хүүхэнд мэхлэгдэв гэж хашгиран их зэргийг жигсан алхаар орлоо. QSU EU угта Лио улсын их жанжин билээ. Залхаа төшмөдөд хөнөө өгдөн ориул дэргэн тэгдэж улсад алхаар аваачих замд Даян хаан булан авч дагуулсан билээ. QSU EU буу талбан Хэвангийн бүрийг байлдаж тэгшлэхээр ирсэндээ боорж зэрэг авч тулан байлдаад нэг өдөр тулалдаж хэн аль нь дийлж дийлгдэх нь ялгарсангүй. Тэр өдөр хулдах тэнсүүл ба Чио Шили хамт ирж Монголын зэрэг авч түүний улсыг завшин байлдахаар очсныг хэлсэнд QSU EU зочин яарч санавч дав даруйд боорчийг дийлж чадахгүйгээ мэдэж тэр шин сэмээр мэдэлд ба мянгатан хоёуланд 2000 зэрэг өгч эргэх замын 2 хажуугийн бургасан сөөгт бүгүүлээд хойно өөрийн бие хайгуулж их зэрэг буцав. Тэндээс горлуудын жамууха тэмүүжний зэрэг гаргасныг сөвгчлэн сонсоод ялгууд 1000 хөгшин зэмдэг зэрэг өгч илгэлээ. Ялгуу тэнгэрийн зэрэг олсноос илүү баярлаж шүн өдргүй шуурдан товтлосоор төгүүл мөрөнд хурж ирдэл 8-ны зэрэг хэдийн бутсан ажээ. Ялгуу их л ичингүрч даруй нэгсүгэ гэсэнд боорч. QSU EU гихч хуучин Лио улсын нэртэй жанжин Баатар бодлого хос бүрдсэн хүн. Хэрхэвч хөнгөнөр уцахгүй. Түүнийг нэхэж үл болно гэж хоригдлоо. Ялгуу уурлан өөр бусдын зэрэгтэй 1900 зэргийг авч 8-ны зэргийн хойноос нэхэн очлоо. Дими 30 газар явсангүй бургасан сөөгийн дотроос бууд урч 2 этгэдээс мянгатан мэдлэлт нарын бүгсэн зэрэг гарч халахад QSU EU бас тэнд төдгөлзөн хүлээсэн тул их зэрэгээ эргүүлэн алж ирв. Ялгуу их л дарагдж толгой сүлээ хамгаалж чадахгүй хараахан алгадах шахаж мэгдэн байтал гинт бас хашгирах дуу нэмэгдэж хаасан зэрэг зүг-зүгт бодралдан боорч доорх зэрэг авч солонгуага дагуулan алан орж ирлээ. Болгоодаа боорчийг ирхийг үзээд омог төрж нүүр нүд үгүй цохилгийлэн орж QSU EU-та байлдахаар ирэхэд QSU EU жихүүнээр инээж гагц белууд зохин унгаасанд 8-ны зэрэг амьдаар барьж аваач. Боорч шаламгаалan орж мэдлэлтийг нэгэнд завчиж морноос унгаж мөн сүрт ялгууг өдөрдөн алан оров. QSU EU боорчийн баатар хэцүүг мэдэх тул төдий зэрэгээ хурааж буцав. Үзвэс боорч ялгуугийн лав бүгсэн зэрэгт гендэгдэхийг хэлсэнд солонгоо даруй боорчтой ирж аварсан гэж. Төдий боорч зэрэг авч ош буцжээ. Арван 2